Галын эрдэмт Тэрэгүн Баатар. Таамын алдар нар бодолцуулаа айлдноо. Алтан нарандан суудалтай. Ачдаман хөрсtöдөлихэн аглага талхээрэр гүйдэлтэй. Хулга цагаан уналган унаада хөрсталтан дэлхийжидэрэн 121 хаврыг үдэсэндэ алдар нарын айлдж яаж зурхлэхэв. Онаман хад батамалан орших онгот алтан элчид нарандан онгижинэг талдода харавалла овгум минэвэ үзгэдэхтэй. Хөрсталтан дэлхийд залрада 100 хэдэн хаврыг үдгэдэн одом нутагд орших зангаланы ухаан бэрэгт бичхийг үсгэлцэж явлаа. Хадан дээрэ урлагдан сэлэстэ хмун дурст хүчдэ бичгийг хамгаалan бажман жаршлоодо алтан нарны ариун шидэг алдамахан бэйдэн хураасанч алдар цолон айлдад ёхэхэв асралд тэнгэрэмэн нэргэхэ бойза орин олаж тамбо харал ундралдран урдэн айлди үли хэргэн дүүргийгүй байж алдран айлдж яхан зүрхлэхэв алтан нарн тэвдэн Баатар цолтон оршихтай хөхнамын тэнгэрэтэн халихтан хурцамэргэн элдэн рэгүүлж хүлгэн мөрд сойсны хон гавьянда Баатар хэмээг цолыг хурцсан бэлэ Бааваж хурцээ харам эшэж алтан наран тэвдэн оршихтай ам болсон элчэд зацрыг аран аглаг тайгаар оршин байх хмун дурст хүчдэ бичгийг ачлан хамгаалж суухтай доо алтан нуруудар гүйдэлтэй аглаг тайгийн усар шахшаатай доо та ямар доолго тэргүүнтэй вэ? Айда тэргүүнэн магтаж гарахтай доолго болсон тэргүүмэн хорон хавар наранд хатаасан хорон өхрийн ширээр урлагдсан бэлээ овгон миний үед тэргүүнэн өнөө цагийн урсын дусуулдаг шиг байсангүй шар өхрийн арснаас толгойг нь дастаада ширэнд эвэртэй тэргүүнийг хадгалахтай хожиж хадлэмэн харуулж дээсэн хосган эвэртэй бэлээ тэргүүн амэн яасан цагаан тэргүүниймэн эвэр яггүй олон үеийн туухыг дамнахтай халдах дайсныг давтулан эрэхэд хаг мөргөд хагдраад явуулахтай хамга моог нь хоёр эврээрэн мөргөж сийчээд гогдон олгохтой мэлми болсон хоёр нүдэн өхрийн хоёр мэлмийн байхтай том шүдэн амандан ярзайгаад толгой дэрмэн догтон сайхан тост хорвогоос халан одохтой тэргүүнээ уул хадандан залсан доо одоо цагт өхрийн толгойг дастаад тэргүүнэн болгоод явбал тончигалан буурлуудан тонэ муутай урсан гайхаж мэлрэхтэй ганган хиттэн доолго тэргүүнээ ган томор элдэ ганцж хөргөлөгүйгээр улаан гараараа урлаж байсан туухтай нийтдээ 20 хавар хатааж наран эцгээсэн шид хүчин хурааж нунжил тэргүүнэн өмсөж байлаа шүү дээ 20 хавар хатаасан шарын толгойч хавархан сайхан эдэ байлаа шүү дээ харва дэрсэн сумыг нэвтрүүлдэггүй хатуугаас хатуу бохширн бэлээ
Ярагаад ирсэн олон элдийн эрийг намахагад явуулах танхитай. Эжилгүй шидтэй шарын тэргүүнэн бэлээ. Хаанаас нь харсан шарын толгол оршина. Дараас нь дээрээс нь хажуугаас нь харсанч шарын тэргүүн дүрээрэн үзэгдэхтэй. Улаан шарын тэргүүнэн бамбаймит урдам барайд хэдалахад харамуу бүхэн үргэжил байла. Хүчитэн бүхэн сөгдөжил байла. Хүндэт тэргүүнэн цэхэлэн өмсөд хүчит дуулган тэргүүн дээрэн залхаар харигч дарж цагаанигч дуудаж алтан наран гээгүүлжил явахтай. Тэр үед та нар минь төмрөөр дуулга тэргүүнээ хийдэг байсан уу? Баймгүй урсамэн дарихан үед ангийн арсаарла тэргүүнэн гойцоод байла. Очихн ёо гэвэл арсэр химэж чин хүжиж хэрэн асын сумэгч нэвтрүүлдэггүй хармог халдаадаггүй шидэт хатуу химэх нэгэн эдэн байляда. Та ямар хөөйхтэй вэ? Хүйт олон ард түмнэн арсын хөөйхтэй байсан үехэдэж горон шарын арсаар овгон бэ горомсолж хийсэн хөөйхтэй оршиж усанаас нь өнгөнгөр сортолзож утсан бүхэн сүрийг нь багтадаг байв. Хөөйгний харгэн тойронд элдв чамин чимэг баймгүй эргүүлж тойруулж харасанч дурсээ сор юуж баймгүй. Хөөйгний хан дотор талд хүмүүндүртэй бичгүүдээ сэлсэнд очихн юу гэвэл хүмүүндүртэй хадны бичээсүүд нь хүчдэн үзүүлээд ирэхээр хамгийн дардаг хүчтэй байла. Охрин арсан тэрлэгиймэн осор олон болсон бусан охрин ширээр томоостай байла. Угэн номыг хаанаас нь харсан хөрөн улаан хөрөг явахтай. Эндэ тэнд мэнэ гараада эргүүлж тойруулж харсанч доор дээр мэн гараада дотор гаднаас мэн харсанч улаан хөрөл оршихтэй овгомбэ. Ханцун дохой шууган хурсан хороман донд чумган хурсан уснос арванта улаан хойгамэн жашуулдж зорсон ангэр тэн байв. Дэнхэ хүчихтэй хойган таван хаврын туршид захим бэлдэж таван хаврын турш шаруудыг агнам байж гөрүүлж барж байля. Охрин арс ямар хатуул хэгмэдэж байна. Охрин арс 30 хавар наранд сайтар гэлгэн байж сарнд сайтар мишэлгэн байж хүчит хөөйга зэхэж байла. Босод баатруудын хөөйганаас багширсан хүстэн хэрнэ баригдах ямарч эдэ хэрэглэлгүй бараалтах гоёло чимгэлэлгүй гэрэн ялгаатайда. Онон улаан охрин арсан 30 хавар хатам байж 90 хавар өмсөж эдэлсэнсэн. Дан дорхтон хөөйга дотрыг нь гадагш харуулж ширийг нь дотгош эргүүлж өмсдөгсөн. Сандрах зөвлгүй жирийн үед сагсхар ус хялгасыг нь гадагш харуулж дотор талаар нь өмсдөг байла. Охрин арсыг 30 хавар хатааж хойга болон өмсөд явхад үгээр хэлхийн аргагүй сайхан да. Яагаад охрин арсын хойга байна вэ гэвэл улаан охрин арсанд
Нарны илч сэн оршдог юм. Нарам бэлэгдээд өнгөж улам байгаа юм. Наран мөрөн гал биддэ. Галын амин шанарыг дагтаахад хэцүү. Ямар эдэн дээр яаж шингэх вэ? Яаж эрчим ширүүдэн дагтаахав гэд ярвэхтэй зүйл ариун хэвэдэ. Охан сэлсэнийхэн эцэст улаан өхрийг агнаж байж хөхө тэнгэрät гурван үлийг дүүргэж хүмүүн бэчгтээ энэл сайхан хуйга номерч гойсон түүхтэй шүүдэ. Алтан нарны эвэлийг алдамахан бейдэм болгож хөхөйгта шанген гэдэг хэлэхэд амарханч хэлэхэд бэрхтээ үлдэ. Орнон бадр халуун галыг өцсөн чинээ махан бейдэ. Урчхар овгон би хөхөйгаран өөрийн болгож шингэж байда. Хөрөстийн олон урстанар хатуу хүчтэй хүйгийг минь зэхээгэвэл арсан хой зэхэхэтэ. Ундсан мочир хүртэл арстай. Уртан амтан бүхэн арстай. Арс хэмээхэн дулаахан хэрнэ. Арашгу хатуу байдаг юм. Хэр варгийн хурц зуртай сум. Харва намна хүртэл нэвтрүүлдэггүй. Хадуу бэр харыг хүртэл наалтуулдаггүй. Харин урсмэн оюунда тонгахтай. Та ширэн арсуудаа нийлүүлж хуйгаа зэгсэн үү? Давхарлаж зэгсэн үү? Давхарлаж нийлүүлэхтэн нийлүүлж зэгсэн. Урчхар овгон надад нэг шарын арс хүрэх бэштэй. Гурав сэгсрэхэд 30 харагыг дарах чадaltaй. Тав сэгсрэхэд 50,000 харыг дийлэх хүчтэй. Халдаад наалдаад дөхөд эрх харамог халуунара тоонод шал зустгадаг. Хатуу ууланд гаргун хуйгман бэлээд. Та ямар зэвсэгтэй байсан бэ? Оггүй овгон надад чулуун үзүүртэй шулуун модны уртас таарцаас өөрөө байхава. Оноо цагт ураз таанрын хэрдэгээр жад хэмэхтэй түүнийг минь хүчээ агсан байж шэдэхэд гурван нуруудыг давах чадaltaй. Хармадан байтай. Хахар чулуун үзүүртэй. Ойртуудэр харин одосо анилж чадал андагада. Зусэдэрсэн харбоо таныг зурхан душан андаг эдидэ. Байлдан дэм болохойда. Баруу мотарта бариж шагшажа. Айлан нэгэн тэн шэдэхэд харгочада харбоог хамрагалан ана жостгадаг байла. Хурц эрин үзүүртэй билэ. Хуй салхин суултай билэ. Хөвчин хангай тайгад харбоог үзүүлэх. Хармог авчраха. Ататын дайснуудын одосо анам байжил ганцл шэдэхэд. Хоргочод атгаг санаатнуудыг анадо холбоотой чигээр нунгадаг байла. Атаг дүүрэн хүндэж аваад шидэх үед хөнгөрөдөг. Эрчит нэгэн сумны янда. Эрхий мэргэн зэвсгэн янда. Танд жаднаас өөр зэвсэг байсан уу? Чулуухнаас өөр юу байх вэ дээ урс? Огон би хатны тэр хэлтрэхээ чулуугаар хамаг хартай дайдчил явсан түүхтэй. Хатны хэлтрэхэн хамаг урсын махан баяг хэмхчиж сээчих тэнхээтэй билээ. Таны үед бамаа барьдаг байгаагүй юу?
Баймгүй ур. Бамбай хэмээ хэдэнэ. Овгын нададал баймгүй. Босода баатруудад байхтай. Жада болсон зевсиген. Эр болсон чолооған. Зая мотон тандайдықтан хэрэглэж. Атында эсний дүртэй. Атхаг санаагуулсан үрстэй. Алалдан дайдықтан хэрэгэлдэг байла. Хада чолооны эр яғада хамгаа сорсо байдаг гэж ухаж байна уу? Хада чин гөлгөр толгор бэздэ. Хагарах үедэн эртэ болж хагардаг босоо. Хада чолоон өөрөө байгаль ихэс бэдэнд заяасан бэлгэн бэлээ. Хэшгэн бэлээ. Эртэ хурд чолоо бүхнээр дайтж эрэмги догшин хар моотонтай эр цэргийн ясаар тулдж явлаа. Хада чолооны хэлтрэхийг хартан дайсны одос эргэлдүүлэн байж эрчлээд шэдэхэд хузу хооланд нь яг тусаж нэвт солбэд гардаг байла. Гартан атгаж байгаад шэддэг байла. Ингэж шэдэхэд чулуун өөрөө эргэлдэл нэсэн шүү дээ. Чулуу хэмээх нь өөрөө хатуу иде. Чулуу хэмээх нь өөрөө хүчтэй иде. Чулуугаар зэр зэвсгэн хийж чулуу дагдаж явсан үе юм шүү дээ. Тааман гэр бүлийн талаар айлдна уу? 10 хүн 8 хатан үрэтэ. Тэдэ богдол эрэмги зэрэмэг эртэ бэртэ го төгөлдөр эрэмүн дэч мөрс байхтай. Хатам болсон гэргиймэн най гаруухан хавартай дан. Намин тэнгэрэтэн моролхтай. Хархрах голоморнорон гүйдэлтэй. Хөвч ханга тайгаран шагшатай манаатаг. Хором бавганаас эхэлээд ангөрөг дүүргэн явж ам зогон оршиж байла. 18 үрсийн хэн ухааныг сэлж өгийг хурцлж үлдээгээд өгөн би тэнгэртэн халсан. Одого урсмэн хөхө тэнгэртэн өөрөөр тэнгэртэн залрахтай. Урчхэр өвгөн надад хөрлөг зав зай тунч хамасхан энд тэндгөө үүлэнд хатраата өвгөнд шагшаатай байхинда хатана долоон уулын цаадах горон нуурын алсгазраас талдам бай сонгож байлаа. Зүрх зөргийг минь харцаарам булаасан. Зуурлал шивэ үзэгсэн гадуртэн бэлээ. Чанын арсан дахтэн бэлээ. Чанад үнэний нууцыг хадгалдган бэлээ. Огын бай урсийнхэн духай. Өргө голомтынхэн духай. Өр юу хүрнахсан бэлээ. Та ямар унлагтай вэ? Гурын олон улсыг нээлүүлсэн ч гэтлээд туулаад гарах чадaltaй шандас хурдан хүлээгээтэй байла. Дэлсүүлэн амарч халуурсан дэлт хурдан цагаан хүлэгэндэ хоногийн газрыг хормоор давчаалагч сарын газрыг мочор туулагч сааршгүй хурдтай догшин азрагсанда Адун сурга дотросон атсах хэмээх юм да. Хүлэгэн мөрд дотросон хүчрэгэн хэмээх юм да. Ой түмэн харамоогэн үнэрлээд очих чадaltaй. Осны шим осны саргыг өртөж имэдэд очих чадaltaй юм бэлээ. Хондолой сүүлний хэн хавд горон цагаан горон хар толботой. Туга түмэн ардууд хаанч явсан
толбыг нь хараад таньдаг байлаа. Эрэмгийн хурдан хөлөгмөн арчилсан сумнаас хурдан бэлээ. Энд тэндхийн дэм бүхэнд эвимин дэрэгдэс холдоогон бэлээ. Очо ханаар хайрлан мордодог ухалт нэгэн хөлөгмөн ямсан доо. Тааман ямар үлэнд гаргонд байсан бэ? Элчд улан галын үлэнд гаргууд эрчид хөх долын үлэнд хурцаршихтэй. Томон бэрин цаанаас ч туудаг бадрага тайчгаа тэнхээтэй. Түнхэр нэгэн уган бэбэлээ. Халуун галын улалцахад долоор хамага бухныг хамруулан устгаха. Халтай үлэнд гаргууд бэлээ. Хавтадрик харамога. Хатуу жадаран хавж солобэд. Шалун зевсгэрэн зоож харагада. Согдорсон харамуутай дайд чили явла. Хадандан үлдсэн хүмүүн бэчгэн хамгаалж сохожигтэн бэлээ. Огмби эмэл үлэнд гарганда. Галын ихшдэг ортон өвлөж. Гайд харт галын шидэрэн тололдож. Галзуу харыг галын үлэрэн гаржил явахтай. Орчор огмби ор ямархан үлэнд ундул хэрэг гаргууд байв гэждэ. Та дайнд орохдоо юу үзэгдэг байсан бэ? Дайн дажим болохосомон горон гарагийн тэрэтэгээс алтан нарандан мөргөж асах гандан сүгдэж явла. Аксах эребэр шэд хүч бохнэн алтан нар халуун гал хайраас хурааж ариун ухаанан сэлжил оршихотой. Зэхэхэд улсын ханган усаар шогшож ирэтэ хүчтэй гэсэн хадабурыг дууж явла. Зэвсэг болсон жадан эрлэж суула. Хартай хортой муу гэсэн бүхнийг хадасхандан шингээж суула. Ослог дэм болохын өмнө өөрийн алдабэм тэнхээжүүлж урдсан гала манжил суула. Өндөр нанда мөргөжл байлаа. Огм биор югзэгсэн бэлээ. Урс бачуудан тойруулаад үүсгэж дурх үсэн алдж. Хүндүртэй дурсан бэчээсэн харам ман хамгаалан баж. Хүжэдэн хэм бэран сэрбэж явла. Алтан наранда дэслэм мөргөж эм болсон галандан sögтгөсөр овгом би юг дурхсан бэлээ. Та дайны ямар шидтэй вэ? Харвач гэхэд харвач. Дайны шид хүжэтэн бэлээ. Онлоч гэхэд онлоч. Дайны тавтэн бэлээ. Галын эрчмийг хураах шидэтэн бэлээ. Гадабат нарны элчид тулан галыг дайн дашилж явсан түүхтэн бэлээ. Дэм болох бүрээд халуун галыг дайж амсуулах зүрхтэн байлаа. Дайны шидмэн галал ямда. Дархан цолыг авчирсан галал ям. Дайраад ирсэн харамог алтан нарны туягаар гялбуула устгахтай. Дүүлээд ирсэн харамог дурлзан асах галын дөлөөр тоймбэрдэ тайгтэнхэтэн бэлээ. Тоглдор шидмэн галал байла урсмэн. Шэдэн талаас ирсэн харамог хаанан яаж галын шидэн үзүүлэв? Алинд нь яаж нарны элчид галыг дусахыг амдан байж сэлээд дэн дурдаг байлаа. Бусад Баатар жанжид дуусаа та мань ямар онцлогтой байсан бэ? Огм миний онцлог чинь юу байх вэ? Хойгаран олон дон танигдаж хөрс алтан дэлхийд тоочж явла. Хорчхор огм миний үлэбөхнийг хараад л таних нь байхтай. Хүмүүн зан олонний бичгийг мансан
Бичэснэгэн өвгнэн бэлээ. Мосод баатруудасаа насарахмадан буурал түүхэнд намтраар зузаанан бэлээ. Таман газрын түнтэр олон урас тэнхээ турдан хөлгийг минь догтод хараад л нэгэнтэй тандгсан. Тэндийн дви галыг бадруулж төөн хөдөлийг ноцоож явахтай. Жада болсон зэвсхийг атхад явдаг байлаа. Жарныг туулан явхад таман олон урс танжил байна бэлээ. Өвгөн би галын хүчийг өрөөдөн залсанаран өр босод өгдөөс ялгагдахтай. Галын чадлыг аюундан хураасан судрын ухаан бичгийн хүчийг сугундан ном байж дэдсэн бэлээ. Бэчэс өвгөн хэмээвэл андахгүй. Босод өгдөөс ялгахтан энэ байхтай. Охрын нарсан хохойхатай. Охрын нарсан хожид тэргүнтэй. Урчхэр өвгөн биемэл байхтай урс. Та дайснаа хэрхэн тандж мэддэг байсан бэ? Галын хурсан мэлимэ гэж байхтай. Галын мэлимэгээр толддог нь бэлээ. Доод галан асаж бадрагада тоон хөдөлөн дөрөл зүйлээд суухтай. Галын дулан дээр бох ангада бохын айлдахтай. Овгода бохын хуурнахтай. Доод галын хан шидэр тасхадайныг төрүүлээд танж хардаг нь би байлаа. Бичэстэй бичгээ сэлэм утаралахадан дайсан нөхөр хоёрон танж далдэл хоёрыг ялгаж суухтай. Галын долор бүхнийг харж болно. Галын дулын очиг тайлж дийл байсан. Гай бүхнийг уртан харахатай. Гал арван оршвоос гайда бүхнийг харахатай. Гал ихэд урлзэвэс остом бүхнийг ажихатай. Ор юу айлдсан бэлээ. Далды мөг нарнасан хуртал ажаада дайсан бүхнээ тосон бэлддэг байхтай. Наран ээжин дуулгахтай. Галын өвгдөн үзүүлэхтэй. Галын шид арван яббаса малчир урстанд төвгүй орохотой. Дууд галам бадрам байхад таман олон хой шуурга дэгдэвэс төвэг санаатан ойрхон бүг дуулгахтай. Дууд галам бадрам байхад таман өвгөд бужигнэн гүйлдэвэс төвэг харамуг дохом байхтай. Галын дулос очустрабала хармо хажуухан бүг элрэхэлэхтэй. Галын дулос харутаа соонгалаваса гамшигт дэм болохыг сануулахтай. Галын хурц долондор дайны их тамга бооваса дайн дажин хэлгийг зөгнөхтэй. Галын дулоо сайн ажиж бай. Галын дул юг хэлэх гэж бойг сайтар мэдрэхтэй. Сайтар ажихтэй. Харамог ингэж л ухтан танж харавхтан дэргэдайсүг мэдэхтэй. Өнөө цагт үрслэн лааны дулуур наалдан ирэх харамог танж мэдэж болох уу? Шадл тэнхээ тунч хамасхан чадбад хийхийг үзүүлэхтэй. Галын дулыг наачхад гайтмог хоорхон харуулахтай. Дуун дээр өвд нь хоорхон залрахтай. Туудаг гал хэмээхэн өөрөө тунчиг олон зүйлс өгүүлдгийг тодруулж харахтай. Талдж үзэхтэй. Тэр лаа хэмээхэд дөр боохон цоохоо. Утаатай гангны хан дулыг ажихтэй. Ухан төгөд нэгэн зэрэг залрахтай. Тоолж барамгүй олон үйлсийг талдуулан харуулах тэнхээтэй. Өнөө цагийн монхаг урс гал гэхнээ ганцаж байхгүй. Гай гэхнээ ариун байхтэй. Юуны учрыг галан залахгүй байна уу?
Өргө хотод тулгын чинь байх учиртай. Өнөр олон урсан туугаар ариусахтай. Харамо хазгай хэлтгий бүхнийг хамж дарах тэнхээ тэнгал шүү дээ. Та шидэ данд хэрхэн ашигладаг байсан бэ? Дан самом бол хуер горон том туудаг бадрахтай. Туудаг галаран шидэн ашиглаад дэрслүүд харамуутантай дайтахтай. Оюун бодлын хүчээр галыг өдлүүлэхтэй. Горон туудын голынх нь дайтаж буй дайчин баатруудыг дайнд хамгаалах үйлэнд дэмнэхтэй. Зүүн тууд нь харамуг дарахтай. Баруун тууд нь харамуг устгахтай. Мяр хүчийг галан дээрэн доотхтай. Босармаг харамуг устун дайслуудтай. Зүүн туудгээрээ мохон байлдаж баруун туудгээрээ балбаж устгахтай. Арга бэлгийн хоёулангийн зогцолоохтой. Хада чулууг махан баярын шидэж, яда зэвсгэ оюун бодлоор нь чулуудаж, хүчит горвон дагалааран дайтахтай. Зүүн талын туудгаар зүглэ дэрсэн хорд сум. Заналт хараму уг хэл зүхэл хорсол. Үзэн ядах сэдгэл. Хараму харва тэрчим бүхнийг хамж шатах үлийг дүүргэхтэй. Баруун талын туудгаар махан бай ам атхаг үйлдэл. Махар зэр зэвсэг бүгдийг шатахтай. Голд асан буй туудгаар дайтаж буй баатар царгуудын дайчин зарг хүчийг дэмнэхтэй. Огон би ингэжл дайтаж явлаа. Алтан нарангийн цагаар дайтвала. Атгаг санаатай адгийн бүхнийг алтан нарны эчим затргаар устгахтай. Монгон сар мэлтэх үер дайтвала. Мөнөх горвон туудгийн бадрахтай. Дан өрнөд дуусах цагт горвон туудын үнс буртаг үлдсэн бүгдийг нийлүүлж хөрст шороо доод твин халуун галын эзэд мэдүүлж хар тамийн ноёдод хүлээлгэж өгөхтэй. Даныг галаар бид энэ дайтдаг байлаа. Даны далбадрах хаваас дан хүчрэг гэдгийн учрын энэ юм. Огон бэ горвон зүйлээс хүчин сэлбэхтэй. Хамгийн эхний зүйл бол хөг тэнгэрийн аянга байхтай. Аянга загалган бух үер. Аянга залран нэргэх үер. Огон бэ бүхэл хүч чадлан нэгэн ямар ахиухан авдаг байлаа. Сонсон бэ махан бэ хоёр тон. Сур хүчэм базааж махан бэдэн хураагтай. Удаха зүйл нь болоо. Алтан шаргалнаар нь оршихтой. Алтан нарнаас сангарчмэн аваад алда бие дэтгэн хүчжүүлэхтэй. Алтан нарнаас шидэн хураагаад атарсан бийдэ сүнсний хүчин нэмэхтэй. Шидэн хүчиг шившин хураахтай. Алтан нарн нуур зүгд затарсан ч арсалдах дан шүндөлөр болсон ч алтан нарны эмин цацрагуудыг алда бийдэ татан хураахтай. Гутаахан болбоос овгон миний оюун бодолд орших он мөртний тамаг үсгүүд байхтай. Овгон миний ухаан мэдлэг оршихтай. Энэ л горвон зүйлээс яри барих хүчин сэлбэж байлаа. Дан тулаан ширүүлсэх үер дугн ойрондоо дугжин ойрсод докторх хүчээ ураамгүй соомгүй. Дан тулаан болох үер нийдэ ундага шимтэн хүртэд энэ биеийн эрхэм бийгэдэд эрч хүчин хураамгүй оршимгүй. Огон би энэ горвас орин махан биеийн хэн
эрчим хүч чадал амин чанаран эгэлгүй ихэр сэлбэж байхтай. Эдэрхэг дэм болж байсан ч энэ л гурвын аль альнаас нь эрчимлэж явах боломжтой байлээ. Айлзүн ямар нутагт ататар хүмүүст мотноттай алалдаж буугаас хамаарч энэ л гурван аргын альнаас нь эрчим хурахан би шийдэхтэй. Аглаг хангад байвал аянга захилгаанаас хүчин сэлбэгээтэй. Алтан наран гэхэд цагаар алтан нарнаас шидэн хураахтай. Хару бүрий цагт өрнөхөө дайнаар хүн хуйгтай хүндлэн залсан хүн дүрстэн бичгэсэн шидэн хураахтай. Хого тэнгэрийн угда борлуудаас хэн тусламж бас хүртэгээтэй. Хүчин хураах үлмэн эмэл оршихтай. Та шархан хэрхэн анаадаг байсан бэ? Овгон би шархада бол шархан дээрэн ордсон галын цог тавьдаг байла. Хармогийн харва намнан дуртвал халун галда махам баян аруулад алтан нарнаас эрчмэн татаад ангаш шархцам бүхнэн утар аниулахтай. Галан оршин буй цагта наран гэж буй цагта алтан нар арайхан гал хоёроос шархиуган нөхөхтэй овгон би. Дан үсхийн үчин овг отгууд санаа бодол зөрлөдөгтэй. Овг отгууд газар нутам булаацалтагтай. Овг отгууд шэдэг хүчинд шунахтай. Овг отгууд урс балчуудам булаацахтай. Овг отгууд бичээстүүлэндэн шунахтай. Ийм л таван учхаас дайн оршихтай. Овгон миний үед судар бичин хадандан оршихтай. Урс балчуудад үлдээх үгсэн хадандан сэлгээтэйхэн үлдэхтэй. Ур удамдан үлдээх үнэн түүхэн улам жухаан нь хадандан оршихтай. Урсэм булаацалдаг дайн савуун нь хатан заяат урсээсэн уусхтэй. Хан судалд урсээсэн эхлэлтэй. Овгод бидний үед хан урсыг хүртэл өөрийн өдөртөө залам хэмээн булаацалдахтай. Улам жицэтсэн хор зухаантай хэмээж үйлэн турган угсан шулуухан хэмээж хатан урсагч бас булаацалдахтай. Халуун дайнууд нь хүртэл уусхтай. Надар нутга булаацалдан дайдах нь дай дагуулах ариун их очигтэй үйл болоо. Уюудмаараа өвлөн орших. Уулын нурууд усан мөрнийг булааж овг отхыг устган хэмээхэд дайн уусхтай. Ийм таван шалтгаанаар овгон миний үед элд зурсан дайныг ариун уусгаж байхтай. Нэгэн устгах гэсэн атгыг бодолоод нэгэн хэн эдшид ухаан шунсанаас нэжгэд дайнууд хажуу өдрөд хүртэл уусхтай. Хатуухан хорвоод хатуухан дайны очиг хатуу ус хонзонгоор uuсан байхтай. Нэгэн нөгөөгөө ойлгож дийлэмгүйгээс болоод нийтийг хамарсан эхтэн хүртэл уусхтай. Овгон миний үн хатуухан оршихтэй. Овгон бид төв дэлхий далай тэнгис усан мөрөн ургаахад элсэн цул. Уул нороо мөнх цаст оргилгээд энэ тэндүүл дайтж явахтай. Очиг юунд оршин вэ гэвэл хаа сайгүй харамуутан устан дайснууд хамаг бохныг сүйтгэж устан хэмээж хооролдон байслаас дайнан уусхтай. Овгон бид танжи мэдээд өнөх газарт нь урдж очоод устгах үйлийг нь орсож дүүргэхтэй.
Хэцүү бэрхийг даван туулахад нутаг усны хэл хязгаарыг үгүй билээ дээ. Өөрийн амьд хамгаалах эрдэнүүдэн өмгөөлөн дайхад ус байна уу, гал байна уу? Угандэ бидэд хамаагүй оршихтай. Устнийг дарах дайн нь орнохтой урс. Хүжэтэнхэ хаан аваад ухаан бодол хаан цогцолон алтан ам хаан оршин тэндэл ариун дайн нь аяндан орнохтой. Таны үед овг отгууд даажтай хэрхэн сургаж бэлдэж байсан бэ? Овг отгийн хан урсыг дайнд зэхэхэдэн галд дунд зогсоож гал дээр суулгаж галын шидийг нь хураалган байж бэрхүч шадал тэнхийг нь хөжөжүүлэхээр баян хангаад ангөрөнд хүртэл шогшуулахтай. Овгон бид ангро хийж бон онох дайнда бэлдэж бон тэр юм. Урс бачруудад ухааныг нь сэлэхдээ өндөр уулын оргил руу нэгэн гарагт ууд ургуун олонтой шогшуулахтай. Овг отгууд дайнд бэлдэхдээ өөрийн үрсээ хооронд нь дайтуулан байхтай. Цаад очхийг нь ухаж байна урс. Өөрийг нь өөрөөр нь дайны эрдэмд хөтлүүлэхтэй. Хээр тал уулын нурууд ус мөрнөр урс бачруудаа нэг нэгээр нь шогшуулахтай. Алдаби хэм бяра тэнхэгэдэд ан амтдтай дайтан байж хурааж хүч чадла арвин ихэр базаахтай. Овгод борлоод нь харуу бүрийгээр далдын учир харамуг шогшуулахтай. Дайны их сургаал үндэл оршихтай. Нэжгээд унааг хулаг ан амттайг сургах нь нэгэхэн их дайны бэлтгэл нь болон оршихтай. Туудаг бэлдэж буй өрийг тойруулаад томоохон туудаг нэгийг бадраахтай. Төлсөн галлаан дундаа суулгах нь байна. Өнөө цагийн өрсөн галынхаа шидийг хураагаад байна уу? Цагийн шидийг хураагаад байна уу? Гайхсан бид үүнийг ялгах байхтай. Овгон би хараад шоолохтой. Овгод бидний үед оршин байсан хортой олон амттуудаас нь авахтай. Хортой байснаа хоргүй болсон амтд өдгөө цагт нь бас цоонгүй оршихтой. Зарим нэгэн хортой амьдт нь ул оршихтой. Овгод бид бас хорыг өөрсдөө бүтээхтэй. Хорыг юунаас гаран авч болно. Юг юутай холж буйгаас шалтгаалж өнөх ариун олон хорн үүсэхтэй. Овгон бидний эрт дээр үед Ус оргомал олус эмхэн байсангүй. Өнөр өтгөн арвин дэлгэр байсан. Хор химэхийг харамуу санаанаас олбаалсан. Хар эрчмийг арвин ихэр нэмбэл үүсэхтэй. Таны үед тэнгэртэй хэрхэн холбогдож байсан бэ? Овгод бид хүмүүндүр табэжгээр өнөختөр дүрсээр нь хамгийн анх өндөр тэнгэртэйгэн холбогдож байлаа. Овгод бид хөгтөнгөрөтэйгэн алтан нараа мөнгөн саран анамттар нь дамнуулан байж алтан нараа мөнгөн саратайган өөрсдөө оюун бодлорон холбогдож улаангал урсгал тус уур манан уудам тэнгэрийн үл салхиар дамнуулж хөгтөнгөрөөс мэдээлэн авчил байхтай. Хөгтөнгөрөтэйгэн боо хэмээх хүрсэн хэрхэн холбогдтой адил холбогдоготой. Овгод бидний овгод дээдүүд нь боомгүй. Огх мэдээлэл оюун бодолд нь эрэхтэй. Мэдээлэл бүхнийг оюунаар нь тайлхтай. Мэгт овгон би хөгтөнгөртэй. Ариухан галаараа холбогдсон байхтай. Аранзал улаан галын дүлдэр овгод борлоод дөрийг үзүүлэн байхад овгон би галын мэлмигээр дамнуулж өндөр тэнгэртэй холбогдохтойгоо. Алтан нуруунд нь оршихтой ур. Алдра урс танарын өдгөө орших хөх Монголд нь баймгүй дээ.
хэлин дэстэд гараад явахтай. Овгом миний манаж хамгаалсан богн дөрөд цөөхөн хэдэн заалрахтай. Хүний махан биегэ дурсалсан хүмүүн бэчүүдийг хамгаалахтай овгом бэ. Богн бэчүүд байсан уу? Байсан. Хүмүүн дуртай бэчүүд байсан уу? Байсан. Дэрсэн урсан богн бэчийн сударт дөрхүүд нэг хоёрхан заалрахтай. Нэгэн хүний дүр болсон нэг бичиг нь нэжгээд олон үйл айлтур айлтгалыг зогцлоохтой. Урыс танрын өдгөө сурсан богн бичиг нь буур ловгон миний хадгалж байсны өчөөхн нь богн бичгийг нь дахиад нэг ахиулахтай. Балчруудын таньж битсэн богн бичиг бол эхлээд 108 үсгэн бууж эцэстэн 1000 гаруйхан буусан. Энэ миний хамгаалж буй хүн дурстай бичиг нь эдгээрээс хүч чадал тэнхээ өгүүлэх зүйлсэн эгэлгүй араван хэдэн мянга дахин илүү шүү. Овог отуудын зарим нь өөр хоорондоо онцгойрон ялгарх дурсыг нь үлдээхтэй. Овог отог бүр дурс сэлэн үлдээх нь ховорхон. Овгон миний отог өөр бусдаас ялгаатай нь хүн дурст бичгүүдийг сэлэнхэн үлдээхтэй. Босод отгууд чонон бичиг, тамган бичиг, богн бичиг гээд өөр бичигтэй байлаа. Богн дурсыг зарим отог овгууд сэлэг ирэх нь баймгүй. Тиймхэнтэй оршихтай. Тооник овгон би энэ айлди. Дэрхэн бичгэн нэгэн онгод болохтой. Дэр нэгэн бичгэнд түүний түүхэн байхтай. Тэнхэд шидэр байхтай. Урдуйн байхтай. Тэнгэрлэг дуу аялгүй хөгн оршихтой. Үнэнийг хэлэх айлдур айлтгал нь оршихтой. Үлгэр түүх дотор нь оршихтой. Уй олон зүйлс үүн бас оршихтой. Хүмүүн дурстай бичгийг нэгэхэн удаа тайлдаггүй юм. Бомон олон нөхсөв хаалгууд оршихтой. Бомон олон тайлх харгууд нь оршихтой. Өргөө цангэрийн тооноос учран олон үнэн унжихтай. Түүнтэй утга нэгээх нь бэлээ. Та ямар үлийг дурж номтын тэнгэрийн 33 баатрын нэг болсон бэ? Овгон миний нотхийн олон нуруунд орших том бомон дурст бичгүүдийг хамгааланхан тэнхээ тамиг нь тэнхэн оршихтай. Овгон би дан шогтөг баатар хэрнэн содор номын үлийг заалгуулахтай. Сургаал өгсөгч мөн арван айлтахтай. Ард олондоо аюуныг дэлгэрүүлсэн учраас асаж мандах галын шидэ махан бидэн ариун их хураасан овгон хэмээгдсэн очигаар ачлалт мөх номтын тэнгэрэтэн орших ауга 33 баатрын нэг нь болохтой. Тууд галын шидэ довшин бидэн хураасан. Томон бичгүүдийн амийг зурхэндэн цогцолоосон. Төвөх дайны үлсийг дүүргэж явсан учраас номтын 33 баатрын тэргүүнд нь заалрахтай. Гал хэмээхэн амин учхаар овгон би амин болохтой. Гал хэмээхэн өөрөө бүхэл зүйлийн амийг цогцолоохтой. Тэм учраас гал нь бухны тэргүүн оршихтой. Тэм учраас номтын 33 баатруудын галын эрдмийн тэргүүнээр хөлөлөөтэй оршихтой. Балчир урсад арван олныг айлдах учиг. Баатар өгн надад бич энэхэн удаада тоотой хэдхнээс нь тоочхон хөөрнэ. Алтан наран тэнгэртэй мөнхөд оршихын цагт ам болсон махан бие мөнхөд босоо оршоо.
Өсөж дэвжиг ухаан нь оршин буй цагт өв соёлоо аван үлдээ хайрлан үлдээ найны гал ариун явахыг мөнхөд сантугай дархан цолоо мандуулах цагт галда мэхихтэй хар могоос тад гарах тэнхэд галыг эдэлтугай оюунан толгойд дэргүндэн зогстрох цагт онгон дагшин галынхан амин чанарт сөгдөгтэй өрөс гала бухан ариухан мандах цагт гайхан суухан саруул явахтэй гай тодгор бухан холуур тойрохтэй гала мөнхөд өдөө залам байхтэй өрөс харамон галын иржимд үл тэсхтэй харамо бохны даларан туудхтэй халирн зовж харшин зүдэрч байсан чи халон галдан ура бугархтуга галуур хөх тэнгэрийн хүртэлэн бэлээ галын эрчмийг бэдэн хураагадар хин цагт гайтан бохин холуур явахыг хартуга галын дүрээр судан хүртэл буухтай галын дөлөр дамнуулан тэнгэр хүртэл айлтахтай гал ариухан явбал өрсөм нь ариухан явахтай удам тасарч байсан чи галан дээдэл уул нурууд нурж байсан чи галан дээдэл улам бичин шаналж байсан чи улан гала дээдэлэн байвал аминд чин улзийтэй овгон бит галаар хүртэл хөрсдөд дамнан залрахтай ухам бодол эрзэргорон гал шигэм байлах зүрхэндэн орших галан зүүдэндэн хүртэл ман цээжиндэн дүрлцэх галан чимээ чагнам байж ман махан бичин галтайг сан оюун бодол чин галтайг сан орших голомд чин галтайг сан амуулан тахил өрстөний хүртэл отгийн галаа сахин үлдхийг бүү умарт тэнгэр өрсөд гал хайрлаваас досож яв тэнгэр халуу нарны эрчим хайрлаваас тэнхэд өрс балчрууд минь согдож ав хөх тэнгэр галан хүртэл бадрам байж хүй орчлон өдгөө хүртэл ариун яваан энэ хөх тэнгэр галтайган байх цагт хөх Монгол ариухан явахтай хөх Монгол галаа сахин цагт хүмүүн зан бутан оршихтай